Сайн байцгаана хүмүүс. Цэнгүүс нөөц байгаль хамгаалах төвөөс та бүхнийхээ байгаль орчны талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхээр цувралаар цахим хичээлийг хүргэж байгаа. Өнөөдрийн хичээлээр та бүхэндээ нүцгэн үрдэн буюу шилмүсний талаар ойлголтыг өгнө. За нүцгэн үрдэн буюу шилмүстэн маань бид бүхний сайн мэддэг наралс, шинэс, гацуур, жодоо, арц, зээргэн мэтчлэн төлөөлөгчтэй ийм ховор сонин ургамлууд багтдаг байгаа. Эхлээд та бүхэндээ нүцгэн үрдэн буюу шилмүстний ерөнхий шинжийн талаар тодруулан хэлэх юм бол мэдээж ихэвчлэн өндөр модлог ургамал байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр дамжуулах хэд нь маш хүчтэй хөгжсөн ийм ургамлууд. Модлог нь олон тооны трахеидийн багцаас тогтдог. Урт нахиатай, навчны хэлбэр нь хайр сэлбэрийн илтгэслэг, өргөн өдлөөс зүрх үеийн хэлбэртэй байдаг. Урт нахиа навчрахуу хайрсаар бүрхүүлдэж борцоон дээр цугларсан, нэгт бүрхүүлтэй байдаг. Мөр боловсруулах оронгүй. Ихэвчлэн нэг гэрт ургамлууд нүцгэн үрдэн буюу шилмүстэн багтдаг. Мэдээж мөнх ногоон ургамал. Мөнх ногоон ургамал гэдэг маань тэр илтгэслэг, өргөн өдлөөс зүрх үйлбэрийн энэ шилмүс буюу навч нь ийм шилмүс болж өгдсөн. Энэ шилмүсүүд нь болохоор харилцан адилгүй хугацаагаар ургаж байдаг. Энэ утгаараа мөнх ногоон ханддаг юм байгаа. Өр нь болохоор шинэ жилийн бодисыг нөөцлөдөг ийм ач холбогдолтой. Өрөндөө нүүрийн бие махбодод хэрэгтэй шинэ жилийн бодисоо нөөцлөдөг ийм ургамлууд байгаа. Дэлхийн бөмбөрцөг дээр 4 ангийн нүцгэн үрдэн шилмүстэн өдөрж хоцорсон байдаг юм байна. Нүцгэн үрдэн буюу шилмүстний зарим төлөөлөгчдөөс аврагдсан юм бол бид бүхэн бол зарим мэдэж байгаа нарс байна. Мэдээж мөнх ногоон ургамал. Дэлхий дээр 10 төрөлд хамаарах 250 гаруй зүйл байна. Дэлхийн бөмбөрцөгийн хойд сэрүүн бүсэд ой усгаж ургадаг. Зарим алуун бүсэд бүсийн усаар бол нэрсээр тохиолддог ургамал байгаа. Монгол орнд 4 төрлийн 8 зүйл ургаж байна. Нарсны ерөнхий шинжийг дурдах юм бол бусад шилмүстэн нүцгэн үрднийг бодох юм бол харьцангуй гэрэлсэг ургамал, гэрэл талтай. Мөн дөрвөлжлэн бусад ургамлаа бодох юм бол харьцангуй урал цайтай, хурдан ургадаг. Багцлсан мөчөртэй бодлого ургамал байгаа. 50 м хүртэл ургах юм боломжтой. Харьцангуй урт насалдаг, удаан ургадаг. 400 гаруй жил насалдаг гэсэн тоотой юм сурвалжтай байдаг. Дангаараа болон холимог ой үсгэж ургадаг. Монгол орны тухай гэх юм бол дужийн нарс гэдэг харьцангуй ихээр хөгсөн ийм газрууд байгаа. Дараагийн нөлөөлөгч бол гацуур. Бид бүхэн бол гацуурыг сайн мөнх ногоон ургамал. Монгол орнд бол нэг зүйл ургаж байна. Дэлхийн дэнд бол 45 орчим гацуур хэрэглэгдсэн байдаг юм байна. Хөрдөө, цайвар, саарл хавцтай, багцлсан байрлсан ийм хүчтэй шилмүс нь ганц ганцаараа байрладаг. Бусад шилмүсний адил энэ бол сүйдэрсэг ургамал байгаа. Үдс нь хөрсний өмнө хэсгээс салаад тархаж ургадаг ийм ургамал байна. Жодоо 48-аас 55 зүйл орчим нэмэгдсэн байдаг юм байна. Мэдээж мөнх ногоон ургамал 40-50 м өндөр ургадаг. Мөн л шилмүстэн нүцгэн үрдний адилаар сүйдэрсэг ургамал байгаа. Хүйтэнд төсвөртэй. Шинсийг бодох юм бол харьцангуй модлог нь зөөл. Энэ шин чанарыг нөөцлөж гэр ахуйн тамхи хэрэгсэл болон бусад ахуйд бол жодоо. Дараагийн шилмүстэн бол арц. Бид хүмүүс сайн мэднэ.
Эвчлэн нэмэртэй. За мэдээж мөхнөөр бол дэлхийн өнгөцийн хойд агсан сэрүүн бүсэд байдаг. За 70 орчим жилтэй 2 жилийн хугацаанд одоо чимсэн боловсрдог. Зөв ба хайрсан намжтай намхан за сөөлж ургадаг. Сөөлөг байдлаар за Монгол оронд бол дөрвөн байна. За дараагийн нөхцөл бүрт маань зээргэн байна. За бидний сайн мэдээр хонь зээргэн байна, ямаан зээргэн, морин зээргэн байна. За зээргэн бусад нөхцөл бүрт шилмэсний шиг оромжлог бай гэхээр ер нь оролцоо хайсны үрдэл байдалтай энэ условтай ер нь оролцоо өөр бүтэнд үүсдэг ба зээргний хоёр биш болгож тодорхойлдог. За ихэнх нөхцөл бүрт бол нэг гэрт хийж хийсэн байгаа. За зээргэн бол бусдаас айгаар тооцлон хоёр гэрт оромж байна. Гэж орчин зөөр байна. Дэлхийн хэмжээнд навчгийн хэр хэдэн үедээ ногоон мөчр байдаг. За найл зуртай сөөлж ургадаг. Ийм ургамал байгаа. Говь цөлийн бүсийн бол ургамлан хөвчийн нэлээд одоо хувийг бол зээргэнд эзэлдэг байгаа. Ингээд өнөөдрийн хичээл анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Асууж тодруулах, санал хүсэлт байх юм бол сэтгэл хөдлөж үлдээгээрэй. Баярлалаа.